За мэдээ байцгаанууд гэр шинэ бичлэгтэй тавтай морил. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд юу хүргэх вэ гэхээр галчигнаас харсан байх те энэ бол YouTube дээр хамгийн хүзэлттэй Монгол бичлэг те. Тэгэд яг ямар бичлэг YouTube дээр хамгийн хүзэлттэй байдаг юм бол Монголоос те. Тэрийг та бүхэнд одоо хүргэх чинь тэгээ бичлэг гэх юм лайк дараарай. Тэгээд бичлэг рүүгээ орцгоо. Үүнийг мэдхийн тулд бид мэдээж YouTube руу орох хэрэгтэй. Хамгийн ихэнд та бүхний хамгийн ихээр үздэг Чаймын хэмээх охины бичлэг рүү би одоо орох гэж байна тий. Гэтэ би subscribe дараагүй л дээ. Уучлаарай. Гэтэ дарахгүй. Тэгэхээр түүний хийсэн бичлэгүүдээс хамгийн хүзэлтэй бичлэг нь 8,901,696 үзэлттэй байдаг байна. Харин Геремикс ахын бичлэг тэгвэл хамгийн хүзэлтэй Монгол бичлэг юм биш үү гэвэл бас харахангүй ээ. Тэгэхээр түүний 1,390,000 дагагчтай YouTube сувгийн хамгийн их үзэлттэй бичлэг бол 10,245,164 үзэлттэй витамин сууны бичлэг байгаа. Харин дараагийнх нь бол тэгвэл хүүл юм байлгүй дээ. Хүү амир дэлхийд гарсан шүү дээ. Гингүүд хамгийн үзэлттэй бичлэг нь 131,517,000. Тэгэхээр хараахан биш. Харин Монголын хамгийн их үзэлттэй бичлэг бол тийм ээ энэ. Энэ бол зүгээр Ice Mark-ийн Alaska зармагны реклам 630,248,350. Тэ. Монголын хамгийн хүзэлтэй бичлэг бол энэ реклам байгаа. YouTube дээр. Харин дэлхийд YouTube дээр хамгийн хүзэлтэй бичлэг бол бид бүхний сайн мэддэг Baby Shark. Тийм ээ. Энэ бол 15 тэрбум. Харин Хончин лавга хэмээх 8,000 дагагчтай миний YouTube сувгийн хамгийн хүзэлтэй бичлэг бол энэ бичлэг тийм 50,000 үзэлттэй байхгүй юу? Иймэрхүү байна. Тий. Тэгээ миний бичлэг хизээ нэгэн цагт бас Монголын хамгийн хүзэлттэй бичлэг болохгүй бахал да. Гэхдээ одоо болтол ингээд бичлэгээ маань бичлэгтэй маань хамт ингээд бичлэгийг маань үзээд байж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд хэдүүлээ 8,000-уудаа уулзсан байна. Удахгүй тэгээд 10,000 спешиал видео дээр ерөнхийдөө комент уншиж байгаа тийм. Одоо урмын үг мөг. Гэтэ тэрийг бол тусдаа бичлэгэн дээр тайлбарлаж байна. Тэгээд энэ бичлэгийг дуустал хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад хажууд нь байл хонхон дээр дарснаар миний дараагийн бичлэгүүд та нарт цаг алдалгүй хүрэх болно тий. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.